Эрхэм гишүүдийн өнөөдрийн амгалан айлтгая. За энэ өдрийн хилцэх асуудлаас нэг асуудлыг одоо татж авахыг би их хурлын гишүүний хувьд санал гаргаж байгаа юм. Сая энэ төрийн байгуулалтын байнгын хороогоор бүсчсэн хөгжил түүний дотор төрийн байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх тухай тогтоолын төс хилцэж байна. Бид энэ эрх барьж байгаа улс төрийн хүчний бүх үйл ажиллагааг ард түмний саналыг хүндэх дэмжиж ирсэн. Энэ одоо засгийн газар энэ эрх барьж байгаа улс төрийн хүчний энэ зарим зүйл чинь ингээд одоо хэрэгс хэтэрж байна. Одоо сонгуульд өгсөн дээр нь энэ бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг нэрийн дор төрийн байгууллагуудыг орон нутаг шилжүүлнэ гэдэг эн чинь цаг үеэ олсон асуудал юм уу? Ямар зүйл зөрүүлж ийм одоо бодлогогүй дээр нь судалгаагүй ийм юмыг оруулж ирж энэ улсын хурал нэг ажил хийсэн дүр өсгөж засгийн газар нэг бодлого боловсруулж байгаа ийм одоо шийдэл маягаар ингэж цаг өнгөрөхийг бид одоо ард түмэн зөвшөөрөхгүй шүү дээ. За тэгээ яах юм? Одоо зам тээврийн яамыг Ховд аймаг руу, Хөөзөө дотоод тэргийн яамыг Доронт руу нүүлгэх юм уу? Түүний оронд энэ хар хорон хотоо нийслэл болох асуудлыг бодлогын хэмжээнд оруулж ирээ. Эрх баригчтай. Өнөөдөр орон нутаг руу яам тамгаа нүүлэх байтугай яармагт очсон байгаль орчны яамд очих гэж ямар хүнд суртал гарч ийн? Ямар асуудал гарч ийн? Ингээд цаг үе олоогүй, ямар ч тооцоо судалгаагүй, юунд зөрүүлсэн ийм юмыг оруулж ирж энэ улсын хурлаар хилцүүлдэг юм бэ? Засгийн газар энэ асуудал татаж аваа. Цаг үе олсон энэ ард түмний амьдрал, энэ зурхан, бусад энэ сахилга хариуцлага, энэ хууль шүүхийн асуудлыг энд оруулж ирмээр байна. Оруулж ирмээр байна. Одоо нөгөө их дуулаа шуугаан болсон нүүрсийн сонсголчаа хайцсан. Улсын хурлыг онцгой бүрэн ирэхэд комисс болгож 30-аад оны асуудлыг санагдуулсан нүүрсийн хулгай лөвөрийн сонсголыг улсын хурлд оруулж яаралтай хилцүүлэлтэй. Яагаад энийг ингэ байгаад байгаа юм? Олон асуудал өнөөдөр ээдрээ бодлонтой байгаа шүү. Тэгэл ингээд нэг бүсчилсэн яам тамга хөдөө орон нутг руу нүүлгэнэ гэд ийм үлгэр яриад цаг хугацаа алдаад ийм байдлаар өнөөдөр цаг өнгөрөөж болмооргүй байна. Болмооргүй байна. Дээр нь өнөөдөр би улсын хурлын дарга дахиад нэг хүсэл тавья. Халзан бүрэгдэн асуудлаар Монгол улсын хурлын гишүүнийхээ хувьд ерөнхий сайдад асуулга тавьсан. Жил гаруй болж байна. Яагаад энэгээр оруулж ирдэг юм бэ? Цөөнхийн гишүүний юм оруулж ирдэг юм уу? Нэг бол улс төрийн том эрх ашиг бүлэглэлийн асуудал байгаа учраас энэ асуудлыг ард түмнээс нуу хаах асуудал байгаа учраас энэ халзан бүрэгдэн асуудал оруулж ирдэг юм уу? Энийг оруулж ирмээр байна. Нэг оруулж ирээд амар баясгалан дарга бичиг өгөөд буцаацсан. Одоо энэ асуудал оруулж ирье. Бид нар өнөөдөр ингээд сонгуулийн цэглэл эхэлсэн учраас хүмүүс таалагдах, хүмүүсийг хуурах, ард иргэдийн толгойг эргүүлсэн ийм асуудал ярих болио. Бүсчилсэн хөгжлийг ярих ёстой. Тэгээ энэ яам тамга нүүлгэн энтер гэдэг юмыг зүгээр нэг хуурам эхэлсэн юм хиймэргүй байна. Дээр нь өнөөдөр энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудлуудыг бүр одоо бодлого гаргаж тэр мөрийн хөтөлбөртэй тусгай багтаа явж энийг шийдэхээс биш энд нэг хэдэн судалгаа тооцоогүй тэр хэрэг газрын референтүүд юм хариулж чадахгүй шүү дээ. Сая төрийн байгуулалтын байнгын хороог би харсан. Ингэж одоо ажил явмаар байна. Эндээ та нар дүгнэлт хий. Энэ өвлийн хүүтэн болсон цаг хугацаанд чуулган чинь завсарлах болж байна.